compliance этгэлцээ соёлын асуудлыг хайхгүйгээр явснаар бизнес юуг алддаг вэ? Хамгийн түрүүнд итгэлцээ шүү дээ. Харж агсаалын талаар тодруулж асуух байхгүй. Монгол хүн гэхээр бүр зөвлөж авахгүй. Одоо чаддгаа хийх. Зөвөрөө цогтой хөгжих нь одоо жишээ нь одоо орчин үеийн залуусын гол философи. За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесмен редактор даваад ирж байна. За ингээ манай подкастын ээлж зочноо танилцуулъя. Сайн трансфер банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Сайн дүү. Өдрийн мэнд. Өдрийн. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр санхүүгийн сэдв ярилцсан, тэн дотроо compliance гэдэг ойлголтыг ярилцсан. Тэг яг хуу ерөөдөө бас манай сонсогчид сонсч байсан байх тэгэхээр яг юу гэдгийг өнөөдөр бид тэр нэлийн одоо тайлбарлаж ирнэ. Яг яагаад бизнесийн үйл ажиллагааны юм чухал ойлголтын гэдэг дээр ярилцахаар байгаа. За тэгэхээр Сайн дүү захиралтаа эхлээд тайлбарлахад одоо compliance гэхээр ерөөдөө ингээд том банкуудын л ярьдаг те том бизнесүүдийн хоорондоо ярьдаг юм нэг бизнесийн хил юм шиг сонсогддог. А гэхдээ энэ бол ерөөдөө яг сүүлийн үед ингээд бүх бизнестэй хамаатай болж байгаа. Энийг та маа сонсогчд энгийнээр тайлбарлаж өгье те. Яагаад энэ маань энгийн харилцагчид хамаатай ойлголт вэ? Хамгийн энгийн ойлголтоор одоо нэг compliance гэдэг нь гадаад үг болохоор хүмүүс нэг тий том компаниуд л хэрэгжүүлдэг зүйл гэж ойлгодог. Айгүй их стандарт шаарддаг гэдэг ч юм уу тий. А зөвхөн манай монголчуудын хэлдгээр хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах юм бол одоо хүргэн бэр болох гэж байгаа хүнийхээ удам судрын судлаа гэж нэг манай монголчууд хардаг үг гэдэг нь шүү дээ. Яг энэ үгийг бизнесээр л яваад ирж байгаа. Бизнесээр авчираад за энэ компани хэр компани тий. Одоо compliance гэдэг бол дотороо 3 зүйлээс ер нь гол 3 зүйлээс бүрж байгаа шүү дээ. Хууль, ёс зүй, эрсдлийн удирдлага. Тэнгүүд энэ хуулиа хэр хэрэгжүүлдэг, дотоод журмаа хэр баримталдаг, энэ компани засаглал нь ямар ёс зүйтэй компани, эднийх эрсдлээ яаж урддагдгийг тий, эрсдлээ хэр сайн тооцоолж чаддгийг гэдэг энэ зүйлүүдийг одоо ерөөхдөө бол харж иж хүмүүс худалдаа авалт хийдэг тий, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийдэг, банкуд зээл өгдөг. Тэг ингээд ирэхлээр эн чинь өөрөө одоо нөгөө хөргөн бэрийнхаа удам судрын сайн судлаа гэж байгаатай адилхан та ямар нэгэн банктай хамтарч юм гэж байгаа бол ямар нэгэн зээл тусламж авах гэж байгаа бол эсвэл тэр байгууллагаас одоо худалдаа авалт хийх гэж байгаа бол тэр компани одоо удам судрын сайн судлаа л гэсэн үг ерөөсөө тий. За тэгэхээр compliance-ыг одоо нөгөө нэг одоо 3 төрлийн юмс бүрдэх гэлээ тий. Тэн дундаас одоо ёс зүй нөгөө итгэлцээ соёл гэдэг асуудлыг илүү их нөө тодруулж асуумаар л да. Яг тэгэхээр одоо тэр талын юмнууд нь манай нийгэмд аягүй их дутагтай тийм ёс зүй тэр албан бус одоо хэм хэмжээнүү тий. Тэгэхээр одоо compliance-ийн асуудал нь яагаад байгууллагын итгэлцэл соёлын асуудал гэдэг дээр жаахан тогтож ярил. Ер нь бол манай Монголын зах зээл дээр бол ерөнхийдөө компаниуд ингээд одоо бүгд л ганцхан 8-аас бараг эхлээл тий. Одоо ингээд эхний үеийн гарч ирээ дараа чи 2 дахь үеийн хүүхдүүд одоо ингээд удирдлагын хэмжээнд тууцын хэмжээнд ингээд орж ирж байна. За тэгээд ирэнгуут тэр үед дээр бол жинхэнэ одоо компани соёл тий засаглалны хэрэг гэдэг. Одоо жишээ нь Америкт бол нэг компаниуд үндэссэн одоо мундаг CEO захирал байлаа шүү дээ. Үүсгэн байгуулагч тэр хүн хөгшрөөд одоо дараачих үедээ юугаа залгамжлуулж өгөх гэж шүү дээ. Тэгээд өглөө гэхэд өөрийнхөө хүүхдийг одоо жишээ нь хүчээр ингээд CEO болгоо тий захирал болгоод ингээд тавих юм бол хувьцаанд нэг өөр нөлөөлдөг. А бүр мэрэгжлийн хүн авчираа тавих юм бол тэр хавцаанд жишээ нь өсөх юм тий. Тэнгүүд яг энэ зүйлийг жишээ нь манай Монголын одоо хийдэх үедний бизнесийн дээр ийм зүйлүүдийг орж ирж одоо компани соёлыг сайн түгээд чадахгүй тэгжиж одоо нөгөө хэрэглэгчээр хүртэл тэдэнд итгэдэг тий. Тэгээд дээрээс нь дахиад энэ компани орлого мөнгө холоол идэг тэгсэн мөртлөө дотор соёл нь ямар юм, ажилчдын хоорондын харьцаа ямар юм, компани философи нь ямар юм тий. Одоо залуучууд зөвхөн нэг ажлын цаг ч юм уу эсвэл цалин мөнгөнд баригдаж тэр компанид ажиллахгүй шүү дээ. Одоо ингээд одоо орчин үеийн хэмжээнүүд бол ялангуяа шал өөр зүйл хардаг болсон. Тэдний гол зүйл нь бол тэр энэ компани засаглал хэрэг, соёл нь хэрэг. Би энэ нийгэмд бас энэ компаниар дамжуулаад би юу хийж байгаа, юунд нь оролцож байгаа юм тий. Ямар нэгэн зүйлийн утга учиртай хэсэг болохыг л одоо энэ залуучууд их хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг их хардаг болсон. Тэг энийг л яг ерөөхдөө бол компани ёс зүй одоо компани гол философи, соёл гэж хэлээд байгаа. Тэгвэл нөгөө талаас нь асууя. За ойлоо ярьлаа ингээд одоо ганцхан 8-ны соёлоос эхэлсэн. Одоо ингээд ирэхдээ бизнесийг нэг арай өөрөөр удирдахгүй болохгүй гэдэг юм нэг их мэдрэмж байгаад байна тий. Тэгэхээр ер нь одоо уламжлалтаарч гэдэг юм ерөөдөө энэ compliance итгэлцээ соёлын асуудлыг хайхгүйгээр явснаар
бизнес юуг алдаж болох, юуг нь алддаг вэ? Ялангуяа манай Монголын нийтлэг жишээнүүд. Одоо тэгэл хамгийн түрүүнд итгэлцэл шүү дээ. Ерөөсөө энэ компаниуд юун дээр тогтож байгаа? Итгэлцэл дээр л тогтож байгаа шүү дээ. Одоо зохицуулалтын байгууллагууд одоо тэр компаниудыг яаж хинж чинь, тий хөрөнгө оруулагч тэр компанийг яаж харж чинь, банкуд тэр зээл тусламж зээл өгөхдөө тэднийг яаж харж чинь. Харилцагч нар одоо хамгийн гол зүйл шүү дээ. Харилцагч нар тэр худалдаа авалтыг хийж ич тэр бараа бүтээгдэхүүнчлэгийг авч иж тэр компани оршин тогтнож цаашаага илүү их ажлын байр бий болгож явна. Тэнгууд гол нь тэр итгэлцлийг алдах, нэр хүндийг алдах. Нэр хүндийг нэг алдах юм бол тэгээд буцааж нөхөхөд бол маш их зардал орно, маш их цаг хугацааг зарцуулна. Тийм болохоор энэ итгэлцлийг хамгийн түрүүнд алдах нь бол компани хувьд бол хамгийн том одоо алдагдлал бол тийм л үүсэндээ. Одоо манай ихэнх бизнесүүчингийн нөгөө юм захирлаа тойрсон юм бүтцтэй тий одоо хамаг ажил нь тэгж явагддаг. Яг ийм одоо сонгодог утгаараа юм гүйцэтгэх тийм соёл одоо шинжлэх ухаанч тийм одоо гүйцэтгэх удирдлагын сайн төлөвшөөгүй том бизнесүүд бол байж магадгүй. Гэхдээ зарим том компаниуд ч гэсэн стил уламжилтны үүсгэн байлгачид тойрдог байдлаар яваад байгаа. Тэгэхээр хоёул яг энэ итгэлцийн соёл гэдэг талаас одоо яг ингээд шинэ бизнес эхлүүлэх ч юм эсвэл бизнес тэнэг яах юм салхи оруулах ч хүмүүс яг энэ талаас бас юу харах тэр гүйцэтгэх удирдлагын талууд дээр ялангуяа соёл итгэлцийн асуудлыг ер нь яг ямар философитой явуул болох вэ гэдэг дээр л. Ер нь бол яг зүгээр би манай компани жишээ нь барьдаг бодлого бол одоо бид нар бол хамтдаа хөгжөөл гэж яриад байгаа. Ерөөсөө одоо ингээд чаддгаа хийя л гэж байгаа тий. Одоо манай ингээд өмнөх үеийн одоо ингээд агч нарын хийж бүтээсэн зүйлүүд бол ингээд яач ганцхан таймаас гэсэн бүх зүйлийг өөрөө бор зүрхээрээ болгосоор байгаад сурцсан. Тэгээ бүх зүйлийг өөрөө хийх гэдэг тий. Ерөөсөө нэг байшин барилга барах гэдэг хажуудалт нь нэг цэм зургийн үйлдвэр нь өөрөө байгуулж тэгээ нэг тооцоо игээд үзэнгууд нөгөөтгд яг тухайн үедээ жоох ашигтай байгаад тэгээ тэрнээс цаашаа тэр бизнесийг хий авч явах юм. Нөгөө бизнесийг авч явах гэхээр эхнэрийн дөө авч явдаг. Эхнэрийн нөхөрлөг найдваргүй нөхөр байдаг тий. Тэгээд ирэнгүү тэр цэм зургийн үйлдвэр байгуулсан. Нөгөө барилга нь баригдаад туссан. Одоо тэрийг яах? Гээд л одоо ингээд асуудлууд эхэлдэг байхгүй. Тэгэхээр энийг илүү одоо чаддгаа хийх тий. Одоо жишээ нь би одоо чинь танах ингээд нэг подкаст сэтгүүл гаргаж байгаа. Би бас сэтгүүл гаргах гэж дайрах биш. Би танахаас эргүү яг мэрэгжлийн түвшний үйлчлэгээ авах тий. Тэгээд хийж чаддгуудаа хийгээд цөмрөө цугтаа хөгжих нь одоо жишээ нь одоо орчин үеийн залуусын гол философи гол зүйл болчиход байгаа. Тэгээд тэр зүйлийг одоо энэ компаниуд маань барьж гин үгүй юу тий. Шинэ залуу зөрчнүүдээ дэмжиж гин үү тий. Яг гоо шинэ юунуудын хувьд бол компаниуд бол одоо тэгээ нөгөө хүний нөөцөө маш сайн нөгөө хурдан бүрдүүлэхэд бол хэнийг нэр хэлэхэд бол одоо тэгээд мэрэгжлийн байд Монголын босч бай тэгээд таньж мэддэг гэдгээр ингээд аваад явдаг ч гэсэн тэр чин тодорхой хэмжээнд хүрээд ирэхээр тэр компани компани соёлыг өөрчлөхгүй болвол тэр компани цаашаа хөгждөггүй. Тэгээд нэг ах トゥ угийн компани болоод дуустдаг. Эсвэл нөгөө нэг ахуй хэрүүлээс болоод тэр бизнесүүд одоо дам бурдаг өчнөө гоё одоо санаа юу байсан ч гэсэн тэр маань одоо ингээд цаашаа гоё хэрэгждэггүй тий. Тэгэхээр энэ нөгөө үе шатуудыг маш сайн тодорхойлоод ямар үе шат дээр очиод ямар арга хэмжээ авах вэ? Ямар үе шат дээр очиод мэрэгжлийн хүмүүсийг оруулах уу тий? Ямар үед мэрэгжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд тэдрээ заалгаад одоо магадгүй бүр олон улсаас зээл тусламж авч байгаа юмнууд чинь бол бүр эксперт одоо нөгөө мэрэгчнүүдтэйг орж ирж байгаа шүү. Тийм мэрэгчнүүдийг хизээ авах уу? Тий. Тэгээд тэржээж ингээд нөгөө айг болно хамаатан сатын юмнуудаас салахад одоо бас их өвдөлт мэдрэгдэн тий. Тэгэхээр тэр бүгдийг давдаал гаргах хэрэгтэй. Тэгж гарч иж энэ компаниудад томорч ундаг болно уу гэхээс биш. Одоо тэгээд ингээд зуралдаад байх юм бол тэр компани тэр юмнууд бол бизнесүүд бол юу сайн биш. Тэгээд гаднаас одоо хөрөнгө оруулалт татах зээл тусламж авах дээр болоод ирэнгуут яг тэр зүйлийг чинь бас маш их харна л та. За танах бол жишээ нь ингээд банк ус санхүүгийн салбар тодорхой чиглэл сонгоод үйл ажиллагаа явуулж байгаа. Яг одоо энэ комплайнсийн ямар зарчмууд яг яаж шингэсэн байдаг. За жишээ нь одоо хувь зэмжлийн бүтэц нэгдүгээр төвшөнд хамгийн одоо анх нөгөө тоглоомын дөрмөг тогтоох төвшөнд. За хоёрдугаар одоо туз гүйцэтгэх удирдлагын одоо бас аппарат гэх юм уу те. Тэн дээр яг одоо энэ ямар энэ одоо ийм комплайнсийн зарчмууд онцож ярих зүйл байв. Яг нь манайх болохоор нөгөө олон улсын мөнгө шилжүүлэг болохоор бид нар бол одоо compliance гэдгийн зүйлийн одоо тэр сте удирдлага дотор байдаг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тий. Тэгээд нөгөө харилцагчийг таньж мэдэх гэдэг үйлчлэг бол бид нар бол хамгийн түрүүнд маш сайн хийх хэрэгтэй. Яг манай салбарын одоо банк усуудын хувьд бол ихэнх зээл гаргадаг. Тэг яг энэ тал дээр бол бас тийм их идэвхтэй бас ажилддаг бас тэгээд өртөх магадлал нь бас шууд өртөх бол магадлал нь бол бага байдаг болохоор манай болохоор одоо хамгийн түрүүнд өртөх магадлалтай байхгүй. Тийм болохоор бид нар харилцагчийг таньж мэдэн тэр тухайн харилцагч ямар гаралт үүсэлтэй мөнгө шилжүүлж хүлээ авах чинь ямар байгууллага байна тий тэр компани үнэхээр байдаг юм уу дансан зарцаагдсан юм уу татврын өртөө юм уу юутай ийтэй гэдэг ингээд юмыг шалгаад хэрэглэгчтэй тэрийг бас
одоо танилцуулаад одоо тэднийг бас хамгаалах ажлуудыг бид нар бас маш сайн хийдэг. Тэгээд ер нь бол 2019 онд манай Монгол улс чинь саарлж гисартанд орсон шүү дээ. Тэгээд жил болоо гарсан. Тэгээд тэр гарах үйл явцад бол манай банк ус бол ерөнхийдөө бол яг энэ комплайнс чиглэлээр бол банк усудаа төвч хилээд ер нь бол гарсан. Тэгээд манайхыг бол ер нь зохицуулалтын байгууллагууд, банкуд тий мөнгө оруулагчид тэгээд харилцагч тэгээд ерөнхийдөө манайхыг бол тодорхой хэмжээний комплексыг сайн хэрэгжүүлж явдаг гэдэг ерөнхийдөө ойлгоо. Тэгээд тэр хүрээндээ ч гэсэн би одоо яг энэ комплексийн талаар бас өөрөө бас хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэгийг дэвшлүүлэх одоо үүргийнхээ хүрээнд одоо энэ их ажлыг хийгээд явж байгаа. Тэгээ манайх бол ер нь комплайнс маш их хэрэгжүүлэхгүй бол хамгийн түрүүнд манайх өртөх магадлал хамгийн өндөр байхгүй. Зөв. Одоо энэ дээр яхад нөө мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гээд одоо монголчуудаас нэг хол юм шиг ойлгосон сонсогдоод идэв ч. За тэр нэг терроризмтэй газруудаа л илүү хамаатай юм шиг тий. А гэхдээ та хэлж шít одоо ерөөхдөө энэ олон улсын гүйлгээний чиглэлд ажилладаг байгууллагууд за тэднийг дагс хэрэглэгчид энэ санаанд өөр өртөх магадaltaй гэдэг. Ерөөхдөө ямар тийм эрсдлүүд байдаг одоо санаанд өөр тэрэнд орооцолдох ч гэдэг юм одоо яг тэгээ нөгөө их сурвалжин тодорхой бус тий яг аль биесны зөвшөөрлгүй газруудаар одоо жишээ нь мөнгө гүйлгийг ялангуяа маах хятад дээр төлөвлөж ажилладаг болохоор хятадын гүйлгээнээр болохоор хүмүүс маш их одоо хууль бус гүйлгээнүүдийг ашигладаг байхгүй хувийн дансаар явуулна хятадтай бас хувийн дансаар явуулна тэр чинь хоёр талдаа олон улсын мөнгө шилжүүлэх гэдэг чинь яг улс хооронд яг тэр мөнгө заавч шилжигдэх ёстой. Тэгэхэд хоёр талдаа баланслаад явдаг. Тэгээд явангууд цааталтаа тэр мөнгө нь яг ямар юуны мөнгө мэдэгдэхгүй дарга нэр авилгалын мөнгө юм уу гэмт хүргийн улмаас олсон мөнгө юм уу эсвэл өв олноор нь устгах зэвсэгийг санхүүжүүлж байгаа мөнгө юм уу юуг нь мэдэхгүй тэрний нэг хэсэг болол өнөөдөр ханшин баг юм байна эднийх урд орох юм байна өөднийх бичиг баримт шаарддаг юм байна гэд хийжлээгээд ихэд тэр мөнгө алга боллоо тэр мөнгийг хэрвээ одоо цагтаа сэргийлэх хүчний байгууллагаас зарцаалаа гэхэд тэрийг нэг араас явах, тэрний араас одоо юм очиж тайлбарлах гэдэг бол бүр ер нь бол яг хятадын гүйлгээнд дээр бол бүр ямарч боломжгүй. Хит хит хүн дамжаад өгсөн. Хин нь яг цагтаад гомдол гаргах юм, хин нь тэр банк руу яаж барилтыг хийх юм тий. Одоо жишээ нь ингээ манай Монголд чинь ингээ нэмлүүрийн гүйлгээ явцсан. Тэгээд Монголд нэг хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Нөгөө хүнээ бариад одоо цагтаад өгөөд нөгөө мөнгө алдчихад араас нь яваад чинь нөгөө хүн нь орон гэргүй тэрмэл хүн байна. Тэгээд тэр ямар ч хариуцлагыг боломжгүй тий. Тийм болоод ирэхлээр эн чинь өөрөө аюулгүй гарцыг бид нар маш сайн сонгож явж иж бид нар олон улсын стандарт төвшөндөө хүрчиж дараагийн компаниуд боломж болцсон юмнууд нь үүсч ирэх байхгүй. Одоо манайхан ч нөгөө хятадтай идэвхтэй хөдөлთა байдаг одоо жижиг томгол хөдөлთა хийж байна тий. Тэгэхээр маш хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа. Яг энэ дээр зүгээр одоо та яг юу зөвлөх одоо яг тийм том гүйлгээ хийх тэр нэг хамгийн түрүүнд анхаарах зүйл эсвэл одоо харилцагчаа сонгоч гэдэг юм уу эсвэл ямар нэг платформ сонгоч гэдэг юм ер нь яг тэн дээр яг нэг анхны одоо 2-3 зөвлөгөө өгвөл ер нь бол манай Монгол улс ч юм бол ерөөсөө маш найраа байхгүй шүү дээ экспорт 90 хатаас хамааралтай импорт 40-45 гэдэг. Юу нийтээ дундчлал болж 10% манай Монгол улс хятад улсаас тэр чигээр хамааралтай байгаа учраас ер нь бол яг энэ хятад Монголын энэ төлбөр тооцооны асуудлыг бол маш өндрөөр маш чухалчиж авч үүсэх ёстой. За тэгээ мэдээж хэрэг хамгийн анхны хийх ёстой зүйл бол одоо аюулгүй гарцыг сонгох ёстой. Тэгээд аюулгүй гарцыг сонгоод тэдний шаарж байгаа бичиг баримтуудыг заавалж өгөх ёстой. Тэр чинь өөрөө эргээд таныг өөрөгч хамгаалж байгаа. Монголчууд яа гэхээр бичиг баримт өгөх айгуу дурггүй. Өгөх юм бол дутуу өгнө. Эсвэл нөгөө цаад хүлээ авах чинь мэдээллийг өгөхгүй. Өглөө гэхэд бидэрлөө дамжуулж өгөхгүй. Тэ ингээд ирдэг. Тэгэхээр тэр чинь өөрөө одоо таны тэр гүйлгээ хийх гэж байгаа хүн чинь тэр компани үнэхээр байдаг юм уу, байдгүй юм уу? Тэр охин компани юм уу, дампуурсан компани юм уу? Яг ямар хүн тий? Одоо тэг ялангуяа нөгөө бичиг баримтууд дээр хятад бол ер нь бол гарын үсэг зураад хамаасан бол ер нь за тэгээд ер нь л гэрээнийх үүргийг бол маш сайн ерөөд бол биелүүлэх дараа маргаан гарахад тэд дээр хариуцах байдаг. Тэгээ манай монголчууд бол ингээд бүр бичиг баримтч байхгүй бүр ингээд юу нэг юм битсэн юу ахварлаж авах гэж байгаа битсэн хатаач байхгүй нэг би чатаар хямдах юм байна болж ийн гэд гүйлгээ хийчихдэг. Тэгээ нөгөөтг нь чатаагаа явахлаар тэр хүнийг олох ямарч боломжгүй болдог. Тэгээ араас нь хөөцөлтөд явъя гэхээр хилний бэрхшээлээс болоод цагдаа дээр очиж чаддгүй шүүх дээр очиж чаддгүй гомдол гаргаж чаддгүй Монголын цагдаа төхөр Монголын цагдаараас бичиг явууллаа ч гэсэн тэр нь хэдэн жилээр ирэхгүй байх тохиолдол байдаг. Тэгэл тэр хүн бол одоо тэр чигээр зүгээр мөнгөө зүгээр усанд чулуу шидсэн шиг шидэл алга болж байгаатай адилхан зүйл болдог учраас одоо энийг сэрэмжлүүлэх
үүднээс бас тодорхой хэмжээнд одоо манай зохицуултын байгууллага цагтаагийн ерхий газар тий цагуулахаар Монгол банк тэгээд одоо манай банк үсгийн холбоо одоо манай байгууллага жишээ энээр болоод айгүй ажлуудыг бас чадлын харьяар хийж лээ л та. Ялангуяа одоо нөгөө нэг манайх чинь айгүй хэмжээний түүхий татаа авдаг, тоног төхөөрөмж авдаг те. Яг тэр үе дээр бас ер нь бас яг юу анхаарах вэ гэдэгтэр дахиад явах зөвлөгөө. Ягаад гэхээр энэ маягийн чухал мэдээлэл учраас те. Тэгээд угаасаа нөгөө нэг манай систем яаж ажилтдаг вэ гэхээр за Монгол талаа бол бид нар энэ дан хурд системээр тий энэ компани байдаг юм уу. Тэгээд бид ч одоо харилцагчтай харилцаж байхдаа харилцсан шүү дээ. Манай нэг ах ингээл нэг 50,000 оны нэг готлын бизнес хийдэг ингээ хүн явж явжсанаа гівгэд нэг 500 мянган ч юм уу тий гівгэд ингээл огцсон мөнгө гэх юм бид нар ч бас харилцаж явах хэвчээ тэр хүний чинь бас таньж мэдэн шүү дээ. Нэг мөнгө чинь бизнес юм уу тий ингэж ингэж хийдэг тодорхой хэмжээнд хин за хятад талтай гээд эренгууд одоо манай систем одоо хятад талын харилцагчийн одоо хэмэл байх байна шатлаадаг системтэй. Тэгээд тэр систем маань ажиллаад тухайн компаниг бол бүрэн шалгаад тэгээд зарим нэгэн данс гүйлгээнүүдийг бол таян данс руу хийж болохгүй. Тэ энэ дансын солио эсвэл энэ компаниг дахиж нэмж шалгаа. Тэ ингээд манай харилцагчийг одоо хамгаалах хуулийнхаа өрөөнд бид нар бас тодорхой хэмжээнд харилцагчийн эрх шиг хамгаалдаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэр цаад компани маш сайн судлах хэрэгтэй. Одоо тэгэл тэр сайт майтаар гэр онлайнаар захиалж байгаа бол тэр үнэхээр байдаг юм уу үгүй юм уу тэр сайтын хийц бүтцийг тодорхой хэмжээнд харах хэрэгтэй. Тэр компани өмнөх туршлагыг харах хэрэгтэй. Тэ. Тэгээд тэр компани байршил тэр доотлолтны сайтын доорч юм ихтэй цагдаагийн юм тэмдэг байдаг бол тэрийг аль хэдийн хянсан гэсэн. Одоо жишээ нь Азах тий. Тэгээ манайх шиг одоо юм айлгын гарц одоо харилцагчтай бас нэг хятад талын харилцагчдыг ингэж хянж бас ингэж хэмэл оюуханаар шалгадаг юм байгууллагуудаар тэрхүү байгууллагыг жишээ нь шалгуулж бол. Одоо манайх руу хэлээ энэ компаниг би нэг гүйлгээ гэсэн юм эднийхийг нэг зөв шалгаад өгч гэхэд бид бас шалгаад өгөх бүр боломжтой байхгүй. Тэгээ манай Монгол хятад хоёр ч ингээд бөөрөөрөө нийлцэн яг ингээд залгаа байгаа юм шиг мөртлөө хэлний бэрхшээс болоод асрах бол байдаг байсан. Тэгсэн мөртлөө Америк Австралитай хэцээд байдаг. Хятадтай болохоор бид тэр ингээд яг хэлний бэрхшээс болоод хятад талын мэдээлэл хэдийн нэг нь манан болчдөг шүү дээ. Манан болчдөг. Тэгэл яг ямар хүн нэг гэж байгаа. Тэгээд өнөө компани данс руу хэвстэй бол хүүний данс руу аавна. Яагаад энэ хүүний данс руу авч байгаа гэдгийг шалгахгүй. Ерөөсөө тэр нэг хямдхан тэ эсвэл хурдан яарч ин гэдэг дээр л төвлөрөөдөл. Тэгэл айгүй хаалтаад утгал. Өөрөөр хэлбэл танах бол одоо тэр хэмэл аяны систем ингээд цаатлын хятад талын албан ёсны өгөгдлийн сангуутай шууд холбоотой гэсэн. Тийм. Одоо манайх бол ер нь ингэж ажиллаж байгаа. Манай Монгол талдаа бол бид нар банк санхүүгийн байгууллага албан ёсны төлбөр нөгөө тусгай зөвшөөрлийг санхүү засварлахаас аваад Монголд албан ёсны болчихж байгаа. Хятад талдаа бид нар бас одоо та нарын хамгийн сайн мэддэг Alipay шиг одоо хятадын тийм бас төлбөр тооцооны системийг зөвшөөрлөлтөй тийм байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Тэгэнгүүт тэр байгууллага маань өөрөө паран хангамж одоо юу маань гэсэн цагууга топ корпорац байгаа л да. Тэднийх тийм систем хөгжүүлсэн. Тэгээд тэр системийг бидэрт ашиглах одоо тийм эрхэм байдаг байхгүй. Тэгээд тэрүүгээрээ бид ингээд харилцагчдын мэдээллийг ингэж яаж нэрлэгч ирэх шиг хамгаалах дээр одоо чадлах хэрэг ажиллаж байна. Тун хэрэгтэй ажил хийчих юм байна тий. Тэгээ нөгөө нэг Монголын харилцагч ч одоо нөгөө бичүүгээр өгөх нь өөрөө ямар ач холбогдолтой юм. Тэр саарл жагсаалт надад ямар хамаатай юм би энэ ч нэг лангуун дээр сууж байгаа хүн гитэг өөрөө тэрний эргээд өөр дээр нь ямар хохирол учрах дээр чинь ингээд аягүй сайн таньж мэдүүлэхгүй болоо. Гэхдээ манайх бол одоо нэг 20 он саарл жагсаалтанд орсны дараанаас хойш манай Монголд бол бэлэн мөнгөний гүйлгээ жишээ одоо ингэ баг огт байхгүй болчихлоо шүү дээ. Авсан ч одоо тэр гарал үүслийн бичиг юмнуудыг бичүүлж авдаг болоод ингээд бэлэн мөнгөний гүйлгээ байхгүй болно гэдэг чинь одоо өөрөө маш том ажил байхгүй. Маш том ажил. Одоо цай хэрэгжиж гэсэн үг. Монголчууд бас нэг үе одоо бичүүгээр өгөөд харилцаа таньж мэдээд тэгээ нөө явж байгаа энэ зохицуулалтын байгууллагаас явж байгаа аян маяныг бас айгуу сайн ойлгоо тий. Нөгөө нэг юу яах тусам нэгтэл тий. Нэгтэл одоо сүүлд бол хаширвэ тий. Дасаа бүх ашиглуул гээл. Одоо энэ минь ингээл бүгдээрээ ингээл яг комплекстэй холбоотой ажлууд болоод орж ирж байгаа. Нэг юм бас та хятад талд ажиллаж байгааг явд асуумаар санагдж байгаа нь өнгөрсөн саяхан нодлын бах нөгөө нэг хятад тал нөгөө нэг татвараа нэмлээгээд нэгээс ингээд нэг шуум яваад тэгээ хоёр талын айлын байгууллага хоёулаа мэдэгдэл гаргаад тийм болоогүй гэдэг. Гэсэн үндэ бол нөгөө нэг хятад талд ажилладаг тэр экспортын одоо төлөөлөгч гэх юм уу те. Зуучлагчдын л одоо нэг явуургуу тийм юу байсан шүү дээ. Ерхэд тэрийг асуух гээд тэгэхээр бид нар одоо хятад талтай байнгын арилж яамын идэвхтэй хийж байна. Гэхдээ тэд одоо дунд нэг хідэн өвөр монголч юм ингээд янз бүрийн идэвхтэй байгаад байна шүү дээ. Ер нь бид нар яг зүгээр яг ёс зүйтэй тийм одоо найдвартай хятадтай яаж арилж яамд шууд одоо түншилж болох тийм арга замууд юу вэ?
одоо заавал уулзахгүйгээр ч гэсэн одоо онлайнаар ч юм уу гэдэг юм уу. Яг тэн тань дээр та юу хийж байсан бэ? Ер нь бол яг одоогийн байдлаар бол тэрийг одоо шууд ингэж бэлэн шийдчих одоо тийм платформ ч юм уу тийм бодог тийм хэмэл явах ч юм уу тийм хэм одоохондоо л хөгжиж байгаа юм. Уусаа манай Монгол улсыг хөгжүүлэх явцад бол өөр монголчууд оролцож байгаа үүрэг орой одоо маш өндөр байгаа тийм. Тэгээд ерөнхийдөө бол одоо тэдрийг бас тодорхой хэмжээнд чадахжуулах тэдрийг бас ингээ нөгөө тийм зүйлээс жоохон ангид байлгах одоо тэр тодорхой хэмжээнд өөрсдөө нэг комплайнс хийдэг тийм болгохын төлөө бас илүү явуул өнөөдөртөө бол илүү бодиттой баг. За тэгээ манай монголчууд одоо хятад одоо маш их сурч хятад одоо хятад зах зээлийг ойлгодог болоо хэлээ сураад ингэж штэ. Тэгээд энэ маань одоо хамгийн түрүүний том гарц маань байх гэж бодож байна. Тэр хил дээр болсон асуудал дээр хил дээр болсон нэг татвар нэмэгдлээ гэдэг асуудал дээр бол ерөөсөө нөгөө хятадын компаниуд чинь гадаад худалдаа зарахтай гадаад худалдаа руу гарах эрхтэй байх хэрэгтэй байхгүй. Өөрөөсөө ирэхгүй бол гадаад худалдааны эрхтэй тийм компаниудыг ашиглана. Эсвэл одоо нөгөө гайл хийдэг машин, гайлгүй машин гэдэг асуудал дээр нөгөө явж байгаа нөгөө бараа бүтээгдэхүүний хил дамнаад явж байгаа шүү дээ. Тэрийг зэгцлээд хэрвээ тийм бичиг баримтууд гадаад худалдааныхан бичиг баримтууд байхгүй бол тэн дээр нь одоо татваруудыг нөгөө хятад улсаас ноогдуулж авъя гэдэг тийм юм явсныг нэг хэсэг сайшуурал бүгд банкар гүйлгэмүүлгээ хийгээл одоо тэгснээ эсрэгээ дахиад шин журам гарч хэрний юу гэхээр хиттийн гайлын буцаа авалт байхгүй болсон. Одоо тэр нэр төрлүүд нь ингээд цөөрөөд одоо ингээд хиттийн засгийн газраас ч одоо бас хиттийн эдийн засгаас тодорхой хэмжээнд бас сүүлийн хитэнжи цайнгүй байгаа. Тэгээд одоо тэр өнөөтийн буцаа авалтыг олон нэр төрлүүдээр байхгүй болгож байгаа. Тийм болохоор энэ үеийн цаг үеийн мэдээлүүдээ бас манай одоо нэг хятадтай худалдаа арилж байгаа юм хийж байгаа хүмүүс бол мэдээлүүдээ сайн аваад. Энэ нөөцийн буцаалтууд цөөрж байгаа гэдэг нь яг Монголын бизнес эрхлэгч яг юугаар хамаатай гэдэг тэр. Ер нь бол нөөцийн буцаа авалт гэдэг дээр болохоор одоо ер нь бол хятадын бараа бүтээгдэхүүний та нар ингээд авлаа одоо энэ гэрлийг авлаа шүү дээ. Энийн эцсийн эрхлэгч тэр нэг татварыг төлөх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд хятад тэр чинь нөөтөг байгаа шүү дээ. Тэнгүүд нөөттэй төлөө Монголд орж ирэх гайл төлөө хоёр улсын нөөт татвар төлөөд байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг буцааж авдаг гэсэн байхгүй. Хятадын гайл дээр одоо тэр чинь одоо жихэн тэр өөр монголчууд тэр гадаад худалдааны компаниуд хийдэг байсан байхгүй. Хийдэг байхгүй. Одоо ч яг хийж л байгаа л та. Тэгээд тэд нар маань энэ гэрэлний эцсийн эрхлэгч нь монголчууд юм аа. Тэгээд энэ юуг нөөтийн буцаа авалтыг ингээд авъя гэдээ буцаад татвараас нь авдаг гэсэн байхгүй. Тэгэнгүүт тэр нэр төрлүүдийг ерөөхдөө бол хитэн юунаас болвол ерөөхдөө багасгаад тэр нөөтийн буцаа авалтуудыг байхгүй болгосон гэсэн. Тийм. Тэгээд тэр нь болохоор одоо юу гэсэн үг гэхээр яг нь нөөтийн буцаа авалт авахын тулд гадаад талтай компани заавалчгүй банкар явуул гэдэг байсан болвол одоо манайх шиг юм гарцуудыг ашиглаад явах нь илүү одоо зардал багтаа байх боломжууд бүрдэж байгаа. Ягаад гэвэл одоо банкар орж ирсэн гүйлгээнүүдийг яг бас нөгөө маркетинг компаниуд маань бас тэгж авахыг хүсэх болчихсон. Ягаад гэвэл тэгээд аваад ирэнгууд тэрэн дээр шууд нөөт нэмэгдэх. Магадaltaй гаднаас мөнгө орж ирсэн юм шигээд татвар юу тооцох магадлалууд бүр нэмэгдээд ирж байгаа байхгүй. За тэгэхээр эргээд нөгөө хоёрыг комплекс руугаа ирэхэд за комплекс гэдэг ойлголт бол одоо банк болон банк ус санхүү байгууллагууд угаасаа байхаас өөр аргагүй юм одоо ойлголт. Тийм олоосаа шаардж байгаа шахаж байгаа учраас тийм. Гэхдээ зүгээр дотроо ингээ бид нар ч одоо хоорондоо комплекс гэж ярих нь байтугай хоорондоо татвар харилцаанд оролгүй ингээл юмудаа зараас харилцаад яваад нь штэ. Тэгэхээр юу асуух гээд нэхэр зүгээр одоо нэг 30-40 үнэтэй нэг хүнсэл салбартай шиг нэг жижиг цех байлгах тэрхэд яг анханасаа яг тэр энэ одоо энэ комплекс гэдэг ойлголтыг бас нэг тодорхой хэмжээнд ингээд ядаж ингээ баримжаалаа те. За ирээдүйд ирэхэд иймэрхүү юм явах шүү гэдэг ч юм яг тэр анхны ирэхэд баримтлах зарчмууд дээр та юу хэлвэ? Одоо бол бизнес өргөжих тусам тэгэл янз янзын албан харилцаанд орж эхлэн те. За эхлээд бол татварыг нийгмийн даатгал гэж харилцаанд орж эхэлж байна. Цаашдаа магадгүй тэгээд гадагшаа бүтээгдэхүүнээ гаргадаг болдог ч юм уу. Ингээ бизнес томрохоор эдгээр чинь шаардлага нь өндөрсөөл гисэн шүү дээ. Тэгэхээр үүсгэн байгуулалт толгой дээр жижиг байж бизнес жижигхэн байгаа ч гэсэн юу бодож явах хэвээр. Ер нь бол compliance дээр бол хамгийн гол зүйл бол ерөөсөө тэр бизнес байлгүй тэр одоо худалдаа наймаг эрхэлж байгаа хүний хамгийн гол мэдэх ёстой зарчим бол юу вэ гэхээр compliance-ийг хэрэгжүүлэгчийн хүсэл эрмэлзэлтэй л байх ёстой. Өнөөдөртөө ойлгохгүй байсан ч гэсэн та нэг compliance гэдэг энийг нэг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх шүү, энийг зүгээр хийх шүү гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байхад тэр бизнес том байх уу, жижиг байх уу тий. Тэгэхэд бол угаасаа тэр зүйл хийхдээ л
явчихна. Ер нь бол одоо тэг хүмүүс ч гэсэн дээр наад зах нь өнөөдөртөө эхлээд нэг ах хичээсээ мөнгө зөөлөд бизнес хийж илэхэд дараа нь тэр чинь бизнес жоох томроо тэр банкнаас зээл авах хэрэгтэй болно шүү дээ. Банкнаас зээл авахын тулд тэр чинь өөрөө дөрвөн журмаа барьдаг, ядаж санхүү тооцоо бүртгэлээ зөв хийдэг, тэг зөв хүмүүсийг ажилуулдаг, зөв бизнес хийдэг байж ич тэр банкны зээлд хамрагдана үстэй. Тэгэхгүй ингээд хаа замбраагүй нэг удаагийн ашигын төлөө одоо компани ажилчдаа эрсдэлд оруулаад өөрөө бизнес эрсдэлд оруулаад сууж идэг тийм хүн бол тэгэл ер нь бол утахгүй шүү дээ. Одоо тэгээд compliance хэрэгжүүлэх дээрх одоо хамгийн том тод жишээ бол одоо AA оруулж ирдэг гэсэн Монголын томоохон компани байгаа шүү дээ. Тухайн үед ингээд олон улсын байгууллагууд Minimeter бол одоо World Vision ингээд цаас худалдаж авъя гэдэг олон байгууллагаас асуухлаар нөгөөдөл бид нар нөөтөлөхгүй татрын өрөнд орчноо бид нар зүгээр хувь дансаараа аавн компани дансанд хийхгүй гэд явдаг байхад өнөөдөр манай Монголын томоохон компани шүү дээ. AA оруулж ирдэг. Тэр компани бид нар үгүйа бид нар татраар ингээд явъя. Татвар манай дансанд хийчихээ бид нар татраа төлнө. Нөөт танад бичих юм бол нөөтөө чинь бичээд өгье. Ингээд хийгээд олон улсын тэр байгууллагын стандартыг хангаж явсараад өнөөдөр манай Монголын ямар том компани болсон бэ? Энэ бол одоо хамгийн том бодит жишээ. Одоо манай мэдхийн одоо намайг жоохон байх үеийн л одоо тэгэл нөгөө юмаа яг аль биесээр хийдгүү те хүн ажилуулдгүү ингээд татвар асуухтаадаг цалингийн зардлаа сайдаг байсан одоо тэгэл хүмүүс маань хотоо хүртэл тэндээ ингээл тэгэл нөгөө нэг 8-аа игээл нөгөө газараа зогсоол болж байгаа байхгүй. Тэгэхэд энэ compliance гэдэг юм чи одоо ингээд сонсонгот гадаад сонсох болохгүй. Одоо яг сэний жишээ ингээд юм аагээд тэгээ арай жоохон томруулаад банкны зээл нь хамрагдаад ажлын байраа нэмэгдүүлээд үйлчлэгээний талбай аваад ингээ явсан хүмүүс ч одоо ингээд цаг хугацааны ирэхээр одоо энэ чинь ингээд өөр болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө маш том бодит жишээ. Нэг зүйл бас асуумаар байна. Монгол бэдэг нийтлэг жишээ ингээд хоёр найз одоо хамтраад бизнес эхлүүллээ. За тэгээд бас хөөрхөн ингээд бизнес өргөжөөд тодорхой мөнгө уурсгах болоо борлуулалт өсөд явангууд яг нэг анх нөө хоорондоо яаж ингээд цаашдаа бизнесээ одоо хамтарч авч явах тохироогоос ингээд бизнес салдаг. Тэрнээс бол бизнес нь одоо хөгжлөс саардаг ч тийм нийтлэг зүйл байдаг. Тэгэхээр комплексийн талаас аваад үзвэл анх энэ одоо ийм официализм бүтц гэдэг юм уу ерөөдөө тэрийг бүхнийг яг тоглоомын дөрмөө яаж зөв тогтоох хэрэгтэй байгаа зэрэг. Одоо ер нь бол би яг бас өөрийнхөө олон жил бизнес хийж байгаа юунаас үндэслэхэд ер нь бол хичнээн найз бай, хичнээн одоо ах トゥ бай, хичнээн яадаг дотн байсан ч гэсэндээ ер нь бол заавалчгүй юу хийх, хэн юу хариуцах, ямар хувьцаатай байх, яах их заавалчгүй цаасан дээр буулгах хэрэгтэй. Тэгээд ингээд цаасан дээр буулгаад хоёлаа энэ дээр зурчаа, энийгээ хоёлаа дотроо баталгаажуулчаа, хоёлаа энийгээ тохирчоо гэд ярихад нөгөө хүн хүлээж авахгүй бол тэр хүнтэй юм бол хийх хэрэггүй. Манай Монголын эдийн засагт хэлж байгаа одоо хэдийн 10 их 80-аараа болоод манай эдийн засагч ингээд хилээд одоо ингээд хоцол буцалж амар явж шүү дээ. Ингэх тусам бид нар угаасаа л энэ олон улсынхаа стандарт руу олон улсынхаа одоо энэ гэрээ хэлцэл одоо энэ юмнуудаа явгаагаас өөр арга байхгүй. Тийм имийг энэ ч одоо хамгийн ихний сорилт байхгүй. Одоо хоёулаа нэг бизнес хийчихсэн бид гэсэн чинь за хоёулаа нэг ингээд ярьсан юмаа бичгэн дээр цаасан дээр буулгаад хоёулаа энэ дээр нэг гар үсэг зураад тогтчоо гэдэг гэсэн нөгөөтх маань уурлаа явах юм бол тэр бүнтэй бизнес хийх хэрэггүй л байхгүй. Тэгээ энэ зарчмыг маш таа манай орчин үеийн одоо шинээр бизнес эхэлж байгаа хүмүүс бол маш сайн одоо ойлгоод энэ зүйлийг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би ер нь боддгийн. За тэгээ энэ чинь л одоо тэгэл хамгийн ихний compliance-ийн хамгийн тэгээ дараа нь жоохон маргаан гарахад яах вэ цаасан дээр хараар бичсэн зүйл тий дотор очоо баталгаажуулсан хуулийн өмнө хүлээгдэх гар хөдлөгөөсөн сурцсан юмараа л юм чинь шийдэгдэн штэ. Тэгэхгүй дээ нөө амар ярьсан юм чинь хизээш дуусахгүй ингээл хэр бол оруулаад явдаг тий бас аман гэрээч гэсэндээ бас энэ дээр бас гинэ тооцогддог шүү тий. Одоо бас өөр нэг үзэхээс асуухад нөгөө нэг санхүү бүртгэл талаас асуух байна л да. Та түрүүн цугс турцсан ингээд захирал одоо хог хөвсгөлийн даас хайлчдаг гэдэг. Тэгэхээр яг санхүү бүртгэл тал дээр бас compliance-ийн хувьд цэгцтэй байхын тулд анхаарах гол зүйлүүд гэвэл одоо хамгийн наазахын жишээ гэх юм бол одоо та надад нөгөө анхан шатны нөгөө би гарааны бизнесүүд жижиг бизнесүүдэд хайрдаг чинь дүүр юу бүртгэл л хэрэгтэй. Бүртгэл л хэрэгтэй. Одоо ерөөсөө ингээл зогсоо зайгүй тэд гарсан ингээд цаасан дээр бичнэ утсан дээрээ хийнү утсан дээрээ voice үлдээнү тий ямар ч бүртгэл байгаа. Бүртгэгдсэн байгаа цагт баримтаа цуглуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь тэрийг бол эмх зэгцлэг ажлыг бол одоо тэр байтгал гэрээт байгаа мондог санхүүгийн байгууллагууд нэг гэрээт нэгтлэнгуй зөндөө биш би болчихлоо шүү дээ тий. Тим юмнаас л одоо энэ компани засаглал тэр бизнес цаашаа яаж явах тий юмд хүн яаж хандах гэдэг зүйлүүд чинь өөрөө яг тогтож ирэх байхгүй. Тэгээ энэ зүйлээ наазахыг хийж чадахгүй бол тэр бизнес цаашаа явахгүй, тэр нөхөрлөл цаашаа явахгүй.
гэсэн үг. Ер нь бол миний өгөх зөвлөгөө бол тийм зөвлөгөө байна. Одоо манайх чи нөгөө юм гол нийтлэг дур зориг нь татварт зориулж тайлан гаргадаг л ийм одоо гол ажилтаа шүү дээ. Санхүү талдаа бол компани ялангуяа жижиг дундийнхан бол тэгтээ уг нь бол компани яг тайлан гэдэг чинь бол одоо нөгөө нэг цаашдаа шийдвэр гаргахад хэрэгтэй, стратеги том шийдвэр гаргахад хэрэгтэй. Ийм гол одоо ийм төгөл байх хэрэгтэй тий. Энэ талаас нь Монголын нөхцөлд ер нь яг хэр боломжтой юм. Яг одоо юу гэдэг ийм сонгодог утгаар тайлан гаргаад явах тий. Ер нь бол тэгээд аль болох сайн юу явах гэдэг шүү. Хүн болгоно бизнесээ томорно гоё болно гэж бодож бизнес хийж байгаа шүү дээ. Түүнээс тэгж байгаа аачинда энэ үгээр нэг жоохон мөнгө хийж байгаа. Тэгээд явчихна гэж хинч ерөнхийдөө боддгоо. Тэгж цаг хугацаагаа зарж явдггүй илгүүтэй. Тэгэхээр ерөөсөө одоо бол юм бол өөр болж байгаа. Энэ болохоор хийх ёстой юмнуудаа заавалчгүй хийгээд л явах хэрэгтэй л гэж миний хувьд бол зөвлөх хэрэгтэй юм. Анхнаас нэг чаддаг хүмүүсийн тийм чаддаг хүмүүст хөслөө тэр юмнуудыг хийгээд тэгээд одоо манай монголч хамгийн гол нь ер нь бол тэр чигээрэл импортоор бараа батгтгүй авч байгаа шүү дээ. Ерөөсөө битүү. Тэгээд манай монголчууд одоо тэр чигээрэл нэгнээсээ тэндээс авчираа нөгөөтгөн та дамл зардаг тийм л ажил хийж шүү дээ. Тэгээд ер нь бол эдийн засаг муу болохоор үйлчлэгний салбар л хамгийн их хөгждөг, хамгийн хийдэг. Тийм болохоор манай Монголд одоо баруун Европ одоо Европын орнууд чинь хамгийн юм толтлоо хөгжсөн юм биш шүү дээ. Одоо жишээ нь хоёулаа нийлээ нэг Монголын савхны зах зээлийг модон савхны зах зээлийг барихад л бид нар зүгээр л тэр юмтан болно тий. Тэгэхээр маш их боломжууд байгаа байхгүй. Тэр боломжид хүрэхин тулд яах хэрэгтэй вэ гэхээр анхнаасаа бүх зүйлийг комплайнс маш сайн хэрэгжүүлээд тий бүх хийх ёстой тэр компани засаг соёл одоо юу гэдгийг бүх юмнуудаа хийгээд данс тооцоо бүртгэлийг бүгдийг мэрэгжлийн түвшинд хийгээд явах хэрэгтэй. Тэгээд явж хахад тэрний дараа танд ямар агуу зүйлүүд ирэхийг таач мэдэхгүй би хийж мэдэхгүй. Тийм болохоор тэр зүйлүүд заавч ирдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө танаа сайн трансфер гэдэг газрын бизнес модель бол одоо зүгээр нэг тэр гүйлгээний шимтгэлэхээс илүү тэрэн дээр одоо дагаж ирж байгаа одоо тэр нэг аюулгүй байдал, найдвартай байдал гэдэг юм тэр үнцэн л яваад шүү дээ тий. Ер нь бол манай ч нөгөө банк санхүүгийн байгууллага чинь лиценз тусаад зөвшөөрөлтөй болохоор одоо манайх ч Монгол банк хийж байгаа, санхүүжилтөөрөө хийж байгаа, татвар ялангуяа одоо зохицуулалтын зөндөө байгууллагууд байгаа шүү дээ. Зүрийн жирийн ХК-гаас илүүлдэ сар болгон тайлан байлга гаргаж явдаг. Тэгээд тэр бүгд дээр одоо нөгөө маш сайн нэргүүдтэй ихтгэлцэлтэй сайн юутай явахгүй бол одоо манайхаа чи хинж шахах одоо тий шаардлага тавих газрууд маш олон болохоор тэгээд дээрэс нь чи нөгөө мөнгө санхүүтэй холбоотой бизнесийн утгачлал бид нар бол маш сайн зөв этик соёлтой тий компани философи маш сайн ойлгодог юм албан тушаалтан одоо нэг ажилтнуудтай ийм байж энэ бизнесийг явуулна гэхээс нэг газар доголдоод нэг шармынтай гараад нэг хүн одоо жишээ нь мөнгө төрхө алтлаа гэл ингээд сошиалор явхад манай компани нэр хүнд ямар болох вэ тийм болохоор энийг бол бид нар бол чадлынхаа ирээр л одоо хөргөжүүлж явж байгаа тийм манай нар бол одоо мэрэгчсэн одоо комплайнсыг ажилтан байгаа тэгээд эрийг өчөө дахиад цаашаа сурах шаардлагатай байгаа тэгээд эндээс хамгийн гол зүйл бол харилцагчтай одоо нөгөө тийм нөгөө мэдлэгжүүлэх боловсруулжуулах санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх гэдэг айгуу том ажил одоо нөгөө харилцагчаа бэлдэн гэдэг нэг ажил байна шүү дээ. Тэр ажлыг бол бид нар бол яг ковидын дараанаас ковидын өмнөөс ч гэсэн айгуу сайн хийж ирсэн. Яг маш их хэцүү хүнд цаг үеийг туулаад одоо бол бас арай айтайхан хамаагүй дээр болж байна. Компани нөгөө банкуч гэсэн комплайнсыг одоо маш сайн хэрэгжүүлээд одоо манай Монголд бол хамгийн сайн комплайнсыг хэрэгжүүлж байгаа зүйл бол Монголын банкнууд байна шүү дээ. Тийм болохоор нэг үе одоо юм бол шал өөр болж байна. Гэхдээ бас хийх ажил бас зөндөө байна. Санхүүгийн боловсрол гэснээс одоо ингээд нөө цахим худалдааны гүйлэгд авсан амир юм заллингийн маш их болж байна. Өмнө би нөө санхүүгийн доктортой байдлын тайлан жил болго 9 сард гарахт нь уншдаг байсан. Энэ жил Монгол банк нэлээд хожуу гаргасан. Гэхдээ тэндээсээ тэр заллингийн тухай юмнуудыг оруулаагүй байлаа. Ягаад би зүгээр хардж байгаа нь өмнөх жилүүд амир эрчтэй өсчихөөс энэ жил бол бүр ихсэн баг тэр заллингийн тоо баримтууд. Тэгэхээр хоёулаа зүгээр ингийн харилцагчтай бас сандаа зөвлөхөд ирэхэд ингээд гүйлгээ хийхдээ нь бас одоо ч улам л амар нарийн болоод байна шүү дээ. Заллингийн технологи чинь тэг хин гадны бүр тийм дүүрийн бүр бүлэглэн хүртэл гурж ирж амар хэрсүү байхгүй л ер нь хэцүү болчиход байна. Тэгэхээр ер нь яаж хэрсүү байх вэ гэдэг дээр таваас яг нэг найдвартай талаас зөвлөгөөгүй. Одоо зүгээр наад захын л одоо жишээ нь би одоо жишээ нь танаа байгууллага руу одоо би магадгүй мөнгө шилжүүлэхэд байгууллага шиг надад орох хэрэгтэй. Чи яагаад хувийн нийтээс нар? Энэ байгууллага одоо тэр миний нөөтийг өгдөг компани мөгдөхүү компани. Тэгвэл би нөөрэө нөөт өгөхгүй бол чамтай нэг удаа харьцаал өнгөр. Нөөтөө өгөөд бүх юмаа шивнэ тий. Манайд ингээд юм хямдар байхгүй тий. Манайх ингэж явахаа зур аргагүй гэдэг ингэж байгаа компани бол жишээ нь тэр бол комплайнсаа сайн хэрэгжүүлдэг сайн компани гэсэн үг байхгүй.
Кайлуулах юмнаас цухтаагаал эсвэл өөрийнхөө хувь данс руу аваад тий. Эсвэл ингээд цахилангийн шинжтэй өөр хүний данс руу аваад ингээд зурчуулах маягтай юм байгаад байх юм бол тэр чинь өөрөө бас л асуудалтай л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг одоо хамгийн наазахын жишээ ямар данс руу хийж байгаа гэдгийг маш сайн нэгтэлж харах хэрэгтэй. Хамгийн наазахын жишээ, хамгийн амархан жишээ өгөх бол тэр л байна да. За тэгэхээр яг танай бизнесийн талаар бас асуухад сайн трансфер цааш дээр нэг стратегиуд бас ямар тийм амбицтай байна. Одоо мэдээж танай ажиллаж байгаа чиглэл бас нэлийн боломжтой, бас сонирхолтой юм зах зээл байгаад байна шүү дээ. Яг илүү үн цэнтэй аюулгүй тийм үйлчлэгээ үзүүлж чадвал бизнес томрох боломжтой гэдэг юм уу? Танай амбицийг сонирхвол. Манай энэ жилийн ер нь амбиц гэх юм бол бид нар бол яг нөгөө хамтарч ажиллаж байгаа 3 төлбөрийн систем байгаа. Тэр төлбөрийн систем нэг төлбөрийн системтэй бид нар стратегийн түвшлийн хамтран ажиллагааны санамжчиг зурсан. Тэгээд тэрнийхээ хүрээнд бид нар маш том бараа хэмжээг тэднийхээс аваад хэрэгжүүл одоо түрүүний ярьдаг нэг хиймэл аюух ухаантай гэдэг юуг авч байгаа. Тэгээд энэ дээрээ бид нар яг гэж байгаа үг гэхээр бид нар одоо өөрсдийнхөө энэ хятадын Монголын Яоны аюулгүй энэ гарцыг албан ёсны гарцыг бусад одоо өөртөө өрсөлдөгч байгууллагууд тийм өрсөлдөгч байгууллага. Одоо өөрөөр хэлээд нөгөө дундын нөгөө middleman те дундын change өвөр монголууд те одоо тэгээ бусад юм оролцогч нар эднэртэй бид нар гаргаж өгөөд цухтаа энэ гарцыг ашиглая гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний гол амбиц бол ерөнхийдөө бол Монгол Хятадны хоорондох Яоны гадаа төлбөр тооцооны дэд бүтцийг байгуулах экосистемийг бүрдүүлэх гэдэг ийм гол том амбицтай явж байгаа. Тэгээ манай модер бол ерөнхийдөө Монголын томоохон аж ахуй нэгжүүд Монголын одоо яг корпоратив төвшөнд ажилладаг гэдэг том компаниуд бүгдээрээ байгаа л да. Тийм. Тэгэхээр яг хүмүүсийн мэдлэгийг дэвшлүүлээд экосистемийн оролцогч нарынхаа мэдлэгийг сайжруулад тэгээд экосистемийг бүрдүүлэх дээр л одоо нийтлийн сайн ажил хийх төлөв явж байна. Та бүдгийг хэлдэг нөгөө change-үүд гэж байгаа шүү дээ. Тэ одоо 8 жаргал дээр байдаг change. Энэ change-үүд маань одоо манай систем дээр бас орж ирээд мэдлэгчээ бид тэрээ сургалтанд хамрагдаад харилцагчаасаа нөгөө юуг нь бүтээгдэхүүн үйлчлэгийг авахын тулд заавч харилцагчийн мэдээллийг авч өгдөг, цаашаа өгч чаддаг тий. Тэгээд нөгөө хүмүүнийхээ гарал үүсэл мөнгөнийхэн гарал үүслийн тодорхой хэмжээнд тодорхойлдог. Жишээ нь эдрийг бол би одоо манай системийг ашиглаач, манай дээр хамтар нэгдэж ажиллаач гэдгийг дээр. Ягаад гэвэл энэ дээр нөгөө хар зах зээлийн гүйлгээ бас их явагдаж байгаа учраас эдрийг оруулах нь одоо миний бас маш том ажил болчиход байгаа л да. Тий. Түүнээс болоод бусад нөгөө салбарууд гэх юм бол салбарууд бол угаасаа явж байгаа уулуурхаа нөгөө сабагла бодол үйлдвэрлэгчдтэй түүхийд хөрөнгө оруулалт зээлийн мөнгө төрөвдөл ингээл бүхэл юмнууд явж ийн л да. Одоо бүр жишээ дурдах юм бол одоо манай Монголоос одоо Хятад одоо нөгөө юунд сууж байгаа тий нөгөө 20 хаймд сууж байгаа хүмүүс рүү өртөө гэж ингээл 500 яан 600 яан ингээл маш бага хэмжээтэй ч гэсэн мөнгө төр хүртэл явдаг байхгүй. Тэгэхээр энэ мен дээр ч хүртэл тэгэл бид нар чинь шалгалтаа хийн явуулна тий ийм хэмжээнд бид нар ингээд хөгжүүлээ явж байгаа. Би бас нөө сарж агсаалтын талаар тодруулж асуух гээд одоо бид нар бол нэг хэсэг ороод гарсан те ингээд. Гэхдээ тэр чинь бол одоо нөгөө нэг том ах гэдэг шиг ингээл байнга харж байгаа шүү дээ. За эдний одоо юуны яаж ийн гээл те. Буцаад орох эрсдэл бас ер нь байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Энд дээр та зүгээр яг нэг нэгдсэн ойлголт өгмээр яриад. Ер нь бол манай Монгол улс чинь 2015 онд манай одоо дарга нар чинь нөгөө эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гэж нэг сонио хууль баталсан шүү дээ. Тэр чинь одоо нөгөө офшор хөрөнгө, нуусан хөрөнгө одоо тийм талт гэсэн юм ил гарах юм бол тэрийг одоо ямар нэгэн шийтгэл тогтвор тогтуулахгүй гэж хэлж одоо нөгөө 33 их нийтийн одоо мөнгө төргийг ил болгосон гэж үздэг шүү дээ. Тэгээд тэр нь ч өөрсдийнхээ хамаагүй нөгөө авилгал одоо булхаал өөр одоо энэ тентгийн тэр нь хятадаас ч бас зөндөө буруу тийм авилгал буруу мөнгөд орж ирсэн. Тэд нар шиг бид ил болгоод энэ тэнцэгт оруулаад тэрнээс болоод манай Монгол улс ер нь бол 2019 онд сарлж хязгаалтанд орсон шүү дээ. Сарлж хязгаалтанд ороод манайх бол ямар ч санкц тавигдаагүй. Одоо энэ Орос дээр тавигдсан байгаа, Иран одоо хойд солонгос дээр тавигдсан байгаа шиг эдийн засгийн ямар ч санкц тавигдаагүй. Та санкц тавигдсан бол манай эдийн засаг бүр өшөөд ордог байсан. Тэгтэл санкц тавигдаагүй мөртлөө манай нэр хүнд ямар болсон. Манай Монголын арилжааны банкуд бүх Америкт бүх танснуудаа хаалгуулсаас болоод хитэн орноор дамжиж одоо Орос солонгос таймад гэдэг нь 3-4 орноор дамжиж төлбөр тооцоо хийгдэх болсон. Тэрнээс болоод гүйлгээний хурд удааширсан, хяналт шалгалт ихссэн, гүйлгээ буцах магадлал их болсон, зардлууд ихссэн. Дээрээс нь ханш өсч ихсэн тий. Тэгээ нөгөө лангуун дээр сууж идэг нөгөө надаа ямар хамаатай надаа комплайнс дээр сарлж ихсэлт надаа ямар хамаатай ингэ сууж байхад яа дүүхээр гадаа төлбөр тооцоо ингэж удаж хойшлогдсоос болоод юмны үнэ мэгтэж орж ирнэ.
Тэгээ нэмний нэмэгдэж орж ирэх нөгөө өөрийнх нь татаж нөгөө оруулж ирдэг нөгөө бараа бүтээгдэхүүн үнэтэй болоод ирэхлээр худалдаа авах чадварууд нутчих эхэлтэн дефолт бол хүмүүс худалдаа авах чадваргүй бол тэгээд ирэхээр хамгийн дөрөв тохирч юм болох өөрөө тэр хүн чинь болно. Тэнгууд надаас харан жагсаад ямар хамаатай юм бэ? Тэр комплайнс мөнгө угаах чинь надад ямар хамаатай юм бэ гэд суух ирэхгүй бол тэгээ манай Монголын том санхүүгийн байгууллагууд олон улсаас хөрөнгө оруулалт те санхүүжилт их ус рүү татах тэр их ус рүү тэр хүү шимтгэлийн зардлууд нэмэгдэж ирнэ. Би бол одоо тухайд одоо тэгэл Хонконгд бас яг энэ төлбөр тооцооны юугаараа даас мас нэг гэл явхад бол тэгэл бүр Хонконгийн ингээд банкнууд ингээд Монгол хүн гэхээр бүр хүлээж авахгүй байхгүй. Одоо ч гэсэн тэр стил одоо хятад юунд бол Хонконгд бол бас хэвээрэл байх. Тэгээ тэр нь яасан гэхээр ямар санкц тавьдаг юу байгаагүй мөртлөө зүгээр саалж цатнаас ороод орсноос болоод тэр санхүүгийн байгууллагууд манай Монголоос хайдаг болчихсон. Тэгээ одоо нөгөө Америктэг одоо даастаа манай банкнууд даастаа байлаа гэхэд тэрнээс цаарлж сартанд орсноос болоод тэнд их зардал нэмэгдээд ирэхлээр манай Монголын гүйлгийг хийхэд тэр зардалтай болж эхэлдэг учраас шууд даснууд хаач эхэлдэг. Тэгээд ингээд манай Монгол улсын нэр хүнд ямар болоод ирэх вэ? Тэгэнгүүт манай Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнүүд буурч эхэлнэ. Монголын том банкнуудын зээлжих зэрэглэлүүд буурч бууралдаад ирэхлээр нөгөө бонд босох төртөлтэй нөгөө бонд хөнгө бүртгэдэг болно. Тэгээд ирэхлээр нөгөө банкнаас компаниуд хөгөмөст өгч байгаа зээлийн хүүн нэмэгдээд ир. За тэгээ ирэхлээр нөгөө лангуун дээр сууж байгаа хүн маань хамгийн түрүүний охирогч болоод хамгийн их төлөгч нь өөрөө болох магадaltaй болж эхэлдэг байхгүй. Тийм болохоор ер нь бол сарлж гисалт бид нар бол одоо дахиж орохгүй байхын төлөө бид нар маш их хичээх хэрэгтэй. Ер нь бол сарлж гисалт нь орцсон байх үед бол би Монгол банкны дээр нэг форум сууж байсан л да. Тэгэхээр Норвегийн мөрөгчлөнүүд яг фатвас ирсэн байсан. Тэгээд бид нар бол хэлж ирсэн. Танаа Монголд чинь бэлэн мөнгөний гүйлгээ маш их байна. Бэлэн мөнгөний гүйлгээ маш их байгаа учраас танах эрсдэлтэй гэж үзээд байна. Танаа дарга нар чиг авилгалын мөнгө гуцсан дотор нуучаад тэрийг хэрэглэлтэнд оруулаад ингээд банкнаас нь гараад гаргаад ингэж оруулаад байна гэдэг зүйлийг ярьжсэн. Тэгээ манай Монгол улс бол одоо 2028 онд дахиад юунууд шалгалтаа одоо ялтуудад ерөөхдөө орно. Тэгэхээр тэр үед бид тэр зүйл одоо энэ цаг хэрэгжүүлэхгүй бид нар ингээд хойр хандах юм бол дахиад тэр заалж гасалтанд орно. Тэгээ бид нар дахиад асуулт. Сая ч нөгөө нэг харьцсан нам чинь нөгөө юу гэлээ 6.5 их 80-ийн нөгөө татврыг өрөөний үнийг тэглэе гэдэг нэг санал гаргасан шүү дээ. За тэрийг тэгдэх юм бол за тэгээ манай Монголоос өчиггүй шууд сарлж гасалтанд орно. Тэгээд ирэхлээр бидний амьдрал ямар болох вэ? Одоо угаасаа хүнд байгаа тэр өшөө улам л хүнд болно. Дээрс нь нүрсний зах зээл, нүрс нь үн ямар муу байлээ тий. Муу байлээ. Тэгээ одоо манай Монгол улс ч одоо нэг зэг салтанд л одоо хондоо ингээд аварч штэ тийм. Өөрөөр бид нар ахаад эдийн засгийн тод байдлын хууль шиг тийм хууль санаачлаад тэгэлж болохгүй нь шүү дээ. Тэгэлж болохгүй. Тэр чинь олон улсын байгууллагаас харж байгаа шүү дээ. Бид нар ч одоо олон улсын байгууллагуудад дэс фатва одоо тэр нүүбтэй эдийн засгийн гэмтрэхтэй тэр олон улсын байгууллагууд чинь бид нар хамар гэдэг чинь тэгжээд эндээс чинь бид нар чинь зээл тусламж одоо нөгөө хөрөнгө оруулалтууд юм орж ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэдний үнэлгээ буураад ирэхлээр л тэгэл бидний амьдрал хамгийн түн хэцүүдэг байхгүй. Та түр ярьлаа нөгөө нэг өмнө сарлж агсаалт ороход Хятадаас бас ингээд янз янзын бохир мөнгнүүд орж ирж ирсэн гэж юм. Тэр ихэд яг одоо бид нар чинь бол дээд түвшиндээ ш доод түвшиндээ Хятадаас байнга доллар авж байна. Тэгэхээр ерөөхдөө яг тийм бохир мөнгө орж ирдэг ямар нэг схемүүд байна гэсэн үг одоо юм. Тэрнтэй ч одоо ингээд сүүлийн яг би намайг одоо хөөхт байхад үед бол тэгэл ер нь амар замраг болч тэгвэл хувийн дансаар яваал тий хувь дансаар ингээд ягаал тэгэл тэр мөнгө чинь Монголд орж ирэл ерөнхийдөө бол Хятадаас Монгол руу орж ирэл Хонконг руу гараад тэр мөнгө чинь цэмэрчдэг байхгүй. Тэр чинь олон улсын гүйлгээд. Тэгээд ер нь бол 2001 оны 9 сарын 11-ний үйл явдлаас чинь болоод ер нь Америк яг энэ комплайнсын чиглэлийн энэ юу гэж бүгдийг энэ маш шахаад ингэ явсаргад одоо өнөөдрийн төвшөнд хүрч ирж байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр нөгөө терроризмыг сахиулжуулсан тэр мөнгө чинь ингээд дураараа ингээ явж идэг тийм. Манай монголч гэсэндээ тийм мөнгнүүд орж гараад явна гэдэг чинь манай Монголд нийтэд зэгч гэсэндээ эрүүл зэгч чинь маш муу байхгүй. Одоо жишээ нь хоёулаа нийлэнэ 20 жил нэг бизнесийг хөөрхөө зайлстай хамаг юм аягаал удаагаар аав хөхтэйгээ муудалцж байж байгаа нэг бизнес босголоо. Тэгэхэд тэндээс нэг дараагийн мөнгө ч юм уу эсвэл Монголын нэг том ажиллагааны мөнгө орж ирэл чивтэрийн хийсэн 20 жилийн ажлыг нугалсан яг адилхан үйлчлэгээ бүтээгдэхүүн бий болгож гаргаж ирээл тэгээ явуулахад юу болох вэ? Тэгсэн мөрчлөө тэнцэн ямар ч зургүй чивтэр шиг туршлахгүй. Тэгэл ирэхэд энэ Монгол эдийн засгт энэ ч ямар их том хор хөнөөлтөй зүйл болох вэ? Энэ бол зүгээр наазахын жишээ байхгүй. Тэгэл одоо хамаа гол нөгөө нэг Монголоор дамжиж ингэж мөнгө гараад байна гэж үзэх юм бол олон улсын байгууллага гэж шахаад хэлж байгаа байхгүй. Хятадын одоо нэг төвхтэй юм чинь Хятадууд чинь олон улсын нөгөө нэг тайлгнал ил тод байдлын зарчмыг нэх мөрдөдгүү те. Ихэд мэдээлж явах айгүй бүрхэг. Ялангуяа одоо би нэг судалгаа хийж яхад
Хятадын компаниуд Монголд дэд бүтцийн ямар олон төсөлтөөр ерхий болон туслан гүйцэгчээр ингээд бөөнөр ажилтдаг те. Тэгэхэд тэдний ингээд одоо юу гэдгийг санхүүгийн гүйлгээ тэр нэг тендерийн хөдөлთა болтмол ерөөс юу ч байхгүй. Тэгэхээр ингээд нэг бүрхэг болоод л явчих чам та тий. Уусаал ерөнхийдөө нэг нам засагалдаг юм коммунист л улс шүү дээ. За тэр талаар бол одоо бүр хайцуулж бүр яриад чи хэрэггүй одоо тэнцээ чинь бүр тустай нэг шөл өөр юм явж байгаа тий. Тэгээд манай Монгол улсын юун төлөө бас ачсан улс үлээ юун төлөө бид нар чинь бас нэг баруутай 3 дахь өгшөлтөйг бас сайн харилцаатай бас явах гал өшөө тэрийг сайжруулж хүрээнд яваад байгаа тийм болохоор одоо ингээд энэ комплексийг хэрэгжүүлээд энийг ингээд ойлгоод явах нь одоо Монгол хүн бүрийн одоо үүрэг юм аа. Тэгээд бидний энийг санхүүгийн мэдлэг одоо энэ юм маань сайжирч бид нар дараачийн төвшөндөө гарч иж манай Монгол улс маань хөгжих байхгүй. За ингээд баярлалаа бас тун нэлийн өгөөчтэй юм ярьцлууллаа гэж бодож байна. За ингээд манай бизнес подкастын зочноор сайн трансфер банкны санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Сайнд оролцлоо. За бизнес подкастыг үзэх сонсох та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, share, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд танд бас баярлалаа. Баярлалаа.